Нийслэлийн хэмжээнд бол сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэе гэсэн санаачлагыг бол анх гаргасан байгаа. За тийм учраас бол нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлаар батлагдсан нийслэлийн 2024 оны төсөвт бол энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тэрбум төгрөгийг суулгасан. 4 сарын сүүлээр бид нар бас энэ сүү хөтөлбөрүүдийг Улаанбаатар хотод бас тодорхой сургуулиудаар хэрэгжүүлэхээр ингэж явж байгаа. Ер нь бол энэ хөтөлбөрийг бол эхний ээлжинд үе шаттай эхлүүлнэ. Тэгээ цаашдаа болохоор нийслэлийн хэмжээний бүхий л ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг хамруулах юм зорилготой байна. За яг энэ удаа бол нийслэлийн 6 дүүргийн 8 сургуулийг хамруулад нийтдээ 19,300 хүүхдүүдийг сүү хөтөлбөрт хамруулъя гэж байна. Ихэвчлэн бол бага дунд ангийн хүүхдүүдийг бол хамруулахаар байгаа. Мэдээж бол бид нар бас энэ сургуулиудыг сонгохдоо нөгөө агаарын бохирдлын бүс байрлаж байгаа сургуулиудыг бас түлхүү сонгохоор ингэж хичээж ажиллаж байгаа. За мэдээж цаашдаа бол энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бол олон талын хамтын ажиллагааны санхүүжилтээр явсан зүйтэй гэж харж байгаа. Дангаараа нийслэл бас санхүүжилтийг бас шийдэхэд бас төвөгтэй. Тэгэхээр нийт шаардлагатай санхүүжилтийн 3/1-ийг нийслэл хариуцаад 3/1-ийг бас дүүрэг хариуцуулаад үлдсэн 3/1-ийг нь бол бас эцэг эхээ бас хариуцах нь зүйтэй гэсэн ийм байдлаар бол зохион байгуулахаар төлөвлөж байна. Мэдээж бол энэ сүүгийн нийлүүлэлтэн дээр бид нар яг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа сүүг бас хүүхдэд аюулгүй байдал талаас нь нийлүүлэх нь зүйтэй гэж харж байгаа. Тодорхой бас нөгөө тусгай пакеттай ийм задгай сүү биштэй пакеттай сүүг бас өгсөн зүйтэй гэж ингэж харж байгаа. Боловсролын салбарын хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх чиглэлээр JICA, COICA, GPA буюу дэлхийн боловсролын түншлэл гэсэн ийм 3 байгууллагын төсөөлөх хөтөлбөр хэрэгжиж явж байгаа. За JICA олон улсын байгууллагын судалгаагаар сонгогдсон 6 сургуулийн хувьд бол 1-5 дугаар ангийн сурагчдын хувьд судалгаан дээрээс үндэслээд аваад үзэхэд ер нь бол хоногт авах ёстой сүүний 3/1-ийг бол бодит байдал дээр ууж байна. За үүнтэй холбоотойгоор сурагчдын ясны нэгт багассан, ясны сэргийлт эхэлсэн байна гэсэн ийм судалгааны үр дүн бидэнд ирүүлээд ер нь бол үдийн хоол хөтөлбөрөөр дамжуулаад хүүхдийн сүүний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн ийм судалгааны бодлогын зөвлөмжийг бол ирүүлсэн. Бид нийслэлийн иргэдийн хурал, нийслэлийн засаг даргын тамирын газар, нийслэлийн холбогдох агентлагийн хүмүүстэй бол удаа дараагийн хурлыг бол зохион байгуулсан байж байгаа. За тэгээд нийслэлийн удирдлагууд маань энэ тал дээр бол нэлээд ийм соргыг хандаад ямар ч байсан бид энэ судалгааны үр дүнтэй танилцлаа сүүхийг ингээд дэмжиж байна гэд нэг тэрбум төгрөгийг бол баталсан. За тэгэхээр ер нь бол эхний сонгон шалгаруулалтын үр дүн бол гараад сүүний сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ингээд бэлтгэл ажил бол хангалттай явж байна.